Өдрийн төргийн цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид ариун зул мэдээллийг танилцуулна. Томот өвчин ихсэж яваатай холбогдуулан дүүргийн эрүүл мэндийн төвүүд ажлын болон амралтын өдрүүдэд уртассан цагаар ажиллаж байна. Тодорхойлбол дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдөр 8:30-аас 22 цаг хүртэл, амралтын өдөр буюу бэм гарагт 10-аас 16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Түүнчлэн эцэг эхчүүд бага насны хүүхдээ ханиа томооноос урьдчилан сэргийлэх, гэрийн нөхцөл хэрхэн асар сувлах, өвчний шинж тэмдгийг хэдий таньж мэдэх, тохирох эм бэлтгэлийг ямар байдлаар сонгож хэрэглэх, эмнэлгийн анхлын тусламжийг ямар үед авах вэ гэх мэт олон төрлийн зөвлөгөөг мэргэжлийн эмчээс утсаар асууж лавлах бүрэн боломжтой юм. Манай улсын малсруу өнгөрсөн түүхэнд байгаагүй хэмжээгээр өсч 66.2 сая төрсэн. Тэгвэл энэ онд малсруугийн тоо хэдэд төрснийг албан ёсоор баталгаажуулах 2018 оны мал тэжээвэр амьтад хашаа худаг тэжээлийн тооллого энэ сарын 7-оос 17-нд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахар болжээ. Үүнтэй холбогдуулан мал тэжээвэр амьтантай иргэн аж ахуйн нэгж байгуулахад тооллого үеэр малаа ойр бэлчээж мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг харуулж байна. Мөн тавил малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглэж тооллогод хамрагдах юм байна. Чөлөөт бүхэн эмэгтэйчүүдийн Орсын цомын нээлттэй тэмцээн 11-р сарын 30-наас 12-р сарын 1-нд Орсын албаны улсын Чувашин Чебоксар хотод болж өндөрлөлөө. 5 дахь удаагийн энэхүү тэмцээнд үндэстэн шигшээ багийн дасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Ууган Баярын удирдлагаар манай улсын 8 тамирчин хүч үзэж 2 алт 5 хүрэл медаль хүртсэн байна. Тодорхойлбол 57 кг-ийн жинд алдар спорт хорооны тамирчин, Монгол улсын гавьяа тамирчин Цэрэн Чимэд алт, 65 кг-д аврагч спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Болор Туяа алт медаль, 50 кг-д Хасам Мега Старс клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Намун Цэцэг хүрэл медаль, 53 кг-д Хилчин спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Сумья хүрэл медаль, 59 кг-ийн жинд Хасам Мега Старт клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Шовдор хүрэл медаль, 62 кг-д Хасам Мега Старс клубын тамирчин олон улсын хэмжээний мастер Бацэцэг хүрэл медаль, 72 кг-ийн жинд Алтай констракшны тамирчин гавьяа тамирчин Насан Бурма хүрэл медалийн эзэн тус болсон байна. Америк нэгдсэн улсын 41-д ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш Техас мужийн өөрийн эдлэн газартаа насурсан байна. Энэ талаар түүний томхүү 43-т ерөнхийлөгч Жорж Уокер Буш өөрийн цахим хуудасаараа дамжуулан Жеб Нийл Марвин доороо болон бидний хайртай амьдралынхаа 94 жилийг ардаа орхин насурсныг мэдээлж байна. Эцэг Жорж Буш өвтгш үзэлтэй хүн төдийгөө хөвгүүд болон охин мөрөөдөж болох хэмжээний сайн эцэг байлаа. Бушин гэр бүлийн бүх гишүүд бидний эцгийг дэмжиж ирсэн бүх хүмүүст иргэдэд талархснаа илэрхийлмээр байна гэж мэдэгчээ. Дэлхийн 2 дугаар дайны үед Жорж Буш бөмбөгдөгч онгоцны нисгэж байсан юм. Тэрээр хожимын Ийлийн их сургуулийг дүүргэсэн бөгөөд газрын тосны бизнесийг амжилттай эрхэлж байсан нэг юм. Улс төр дармагцаа нэгдсэн улсын байгууллагад Америк нэгдсэн улсын төлөөлөгч тагнуулын туг газрын дарга дэд ерөнхийлөгчийг хашиж байсан юм. Сүүлийн жилүүдэд Америкийн 41 дэх ерөнхийлөгч ясны эрүүл мэндийн байдал мууцаар байсан. Тэрээр өнгөрсөн 4-р сард цусны халдварт өвчний улмаас эмнэлэг хэртэн эмчилүүлсэн ба тэр цагаас хойш түүний биеийн байдал сайжирч байжээ. Түүний эхнэр Барбара Буш 7 сарын өмнө хаалт өгсөн байдаг юм а. Нийслэлчүүд шинэ оноо огтож төв талбайдаа сүл мод засдаг. Энэ жил уламжлалт ёсоор төв талбайдаа сүл мод засч ирэх 12 дугаар сарын 14-ний баасан гарагт гэрлийг насахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо огтож хуучин оноо өтгөр 12 дугаар сарын 31-ний орой Скватрын талбайд цуглаж Улаанбаатарын мөнгө өдөрч зэнгүү зохион байгуулдаг. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяануудыг дэвсгэртэй шинэ оноог өгсөн арга хэмжээ зохион байгуулдаг. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн засаг даргын захирамжаар байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүд удирдагч нийслэлийн засаг дарга урлагч анхмаг төлөвчээ. Энэхүү ажлын хэсгийн уралдаан өнөөдөр болж нийслэлийн засаг дарга урлагч анхмаа ажлын хэсгийн гишүүдэд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөтэй уялдуулан тодорхой өргөжийг өгсөн байна. Цаг тутмын мэдээ танилцууллаа. Одоо үргэлжлүүлэн цаг агараа мэдээлэлд анхаарлаа хандуулна. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа.